үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүргэе гэсэн 15%-аар нэмнэ гэсэн ийм л юмыг ярьж байгаа. Тэгэхээр 15% гэдэг маань үсрээл нэг 200 мянган төгрөг, 200 мянган төгрөгийн цалин нэмүүлэх гэж бид өнөөдөр энэ жагсаал цуглаан тэмцэл хөдөлгөөнийг хийгээгүй. Өнөөдөр амьдралынхаа 10 гаруй жилийг сурч боловсрох энэ үйлсэд зарцуулчаад өндөр нарийн мэргэжил эзэмшчээд тэгээ маш хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэдэг эрүүл мэндийн салбар бол онцлог эмчээсээ ахуулаад үйлчлэгчээ хүртэл дандаа хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой ажил үйлчлэгээ хийдэг учраас энэ салбарын эмч ажилтнуудын цалин хөлсөн дээр бол төр онцгой анхаарах ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлж бид энэхүү тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. За тэгээд Монгол улсын 2026 оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ улсын их хурлын 2 дугаар хэлэлцүүлгийг одоо цааш нь улсын төсвийг задлаад засгийн газарт бусаах уу үргэлжлүүлээ хэлэлцэхгүй гэсэн ийм шийдвэрийг хэлэлцдэг өдөр буюу 10 сарын 16-нд энэ улсын төсвөө эргүүлэн датаа гэдэг шаардлагыг тавьж суулт хийсэн. Гэвч одоо улсын төсвийг эргүүлж датаагүй одоо үргэлжлүүлээд ингээ 3 дахь хэлэлцүүлэг нь ороо явж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбар бол улс орны хамгийн онцлог салбар, үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах хэмжээний ийм ажил үйлчлэгээ явуулдаг улсууд. Өнөөдөр эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжээд явж байгаа ийм сайхан нэртэй боловч гүйцэтгэлийн санхүүжилт нь одоо хязгаар тавиад эмч ажилтнуудын цалингаас гадна эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн амь нас эрүүл мэндэнд аюул занал бий болсон. Одоо эмнэлэг твж байгаа өвчтөнгүүдээс эм тариагаан та нар худалдаад аваад ирээ. Манайд эм тариа байхгүй гэд ингээ ярьж штэ. Тэгээд одоо нөхцөл байдал ийм хүнд байхад эх оны эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бууруулсан байгаа. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт улсын их хурлын төсөвт оруулахдаа 3 их найд төгрөгийг оруулсан боловч яг одоо төсөвт суугдаад улсын их хурлаар хэлэлцэж байгаа төсөв нь 2.2 их найд гэдэг ингээд буурсан төсвөөр эрүүл мэндийн салбар 2026 онд үйл ажиллагаа явуулна гэвэл энэ худлаа. Энд ажиллах хүмүүс ажиллаж чадахгүй. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдолд орсон. Одоо сувилагч нар 24 тулаа хийгээд ажиллаж байна. За зарим эмнэлгүүдээр эмч нар ч гэсэн яг 24 тулаа хийгээ явж байгаа. 8 сарын 26-наас хойш эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргээч гэсэн одоо нэмэлт хэлэлцээрийг эрүүл мэндийн яам хэлэлцээ эхлэегүй. Одоо хуулийн хугацаа өнгөрсөн учраас бид нэр эмч ажилтнууд одоо ажил хаяхан албан ёсоор мэдэгдэж байгаа. Ажил хаялтын тэмцлийн арга хэмжээг одоо цааш нь үргэлжлүүлж явъя гэсэн шийдвэрийг 10 сарын 21-ний гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд өнөөдөр бид нэр энэ хүү суултаа зогсоогоод маргаашнаас бүх ажилтныхаа хурлыг хийгээд ажил хаях бэлтгэл ажил буюу гишүүдээс гарын үсэг зурулж албан ёсны материал эренгүүт бид нэгтгээд албан ёсоор ажил хаялтаа зарлах юм аа.